байна уу? Airvent компаниас бэлтгэн хүргэж байгаа Airvent подкастын 4 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаараар халаалт агаар сэлгэлтийн инженер мэргэжлэр суралцаж байгаа шинэ боловсон хүчин болох оюутны төлөвлөлтөд ярилцах гэж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та өөрийгөө танилцуулна уу? За, юуны өмнө подкастын 4 дугаар дугаартаа урьж оролцож байгаа танай байгууллагын хамт олонд маш их баярлалаа. За, намайг сайн баярын нөхцөл дөрж гэдэг би шинжлэх ухааны технологийн их сургуулийн барилга архитектурын сургуулийн халаалт агаар сэлгэлтийн инженерээр 4 дугаар дамжаанд суралцдаг. За, анх яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ? Яагаад энэ мэргэжлэрийн сургуулийг сонгон суралцах болсон бэ? Халаалт агаар сэлгэлтийн инженер гэх мэргэжил нь маш эрэлттэй мэргэжил л дээ. Тэгээд бас манай аав маань Odtop компанид сэлэсэр хийдэг хүн. Тэгээд бас энэ мэргэжлийг сонгоход аав маань их түлхэж үзүүлсэн. Тэгээ мөн манай багш нар ярьдаг л да. Хүн мэргэжилтэд дурлах хэрэгтэй, хайртай байх хэрэгтэй гэж ярьдаг. Тэгээ би бол одоо энэ мэргэжилтэд их энэ мэргэжлийг сонгож суралцж байгаа да. Сэтгэл хангалуун байдаг. За, яг мэргэжлийн ирээдүйн зорилго юу вэ? Урт хугацааны ирээдүйн зорилго. За. Миний мэргэжлийн алсын зорилго бол өөрийн гэсэн компанитай болно гэж боддог. За, тэгээд мөн мэргэжлийн зэрэгээ ахиулаад өөрөө бас цаашид ирээдүйд багшлах сонирхолтой байгаа. Инженерийн энэ салбар маань ер нь их оюун хатан өргөд чадвар сайтай мэргэжлэлтэй. Тийм болохоор би өөрөө бас багшлах сонирхолтой байдаг. За, мэргэжлэрээ суралцаж төгсөөд яг аль салбарт ажиллах сонирхолтой байдаг вэ? Одоо жишээлбэл зураг, угсралт, ашиглалт гэх мэт. За, би л одоо боддتي. Одоо энэ хавар төгсөн би. Тэгээд угсралтын чиглэлээр ажиллана гэж боддог. Тэгээд би чинь бас өөрөө нэгдүгээр дамжаанаас эхлээд одоо энэ Odtop гэх аавын ажилтг компанид бас хамт ажиллаад одоо 3 жилийн нэр өгсөж байгаа. За, их сургуультай онлайн мэдлэгт суралцахын зэрэгцээ практик дээр дадлага хийх боломж хэр их байдаг вэ? Одоо жишээлбэл өөрийнхөө хувьд болохоор хичээлийнхаа хажуугаар ажилладаг гэсэн штэ. Танаас бусад оюутнуудад энэ боломж болцоо хэр байдаг юм бол? Байгаа л та. Ер нь хүн өөрөө хичээгээд хайж үзвэл боломжвол байж л байдаг. За, суралцах явцдаа хэдэн удаа дадлагд гарсан байгаа вэ? Дадлагд гарахдаа ямар компаниудад ямар үүргийг гүйцэтгэж байсан бэ? Тэр дадлагуудаас хамгийн чухал олж мэдсэн үнэт зүйлс юу байсан бэ? За, манай салбар нийт 3 дадлага хийдэг. Нэгт нь үйлдвэртэй танилцах дадлага, хоёрт нь угсралтын дадлага, гуравт нь болохоор зураг төслийн дадлага гэдэг 3 төслөө хийдэг. Дадлага хийдэг байгаа. Үйлдвэртэй танилцах дадлагыг бол уг нь ингээд үйлдвэр дээр очиод танилцах хэрэгтэй байдаг. Хөл хорионы үед таарад тэгээд очиж үзээгүй байгаа. Харин угсралтын дадлагыг бол харин өнгөрсөн 100 хийсэн. Айгуу гоё байсан 45 хоногийн дадлага байсан. Өөрийнхөө ажилтг нэг Odtop гэдэг компани дээр ангийнхаа 5 найзтай хамт зургуулаад нийлээд хийсэн байгаа. Тэгээд би ч өөрөө 3 жил ажилласан болохоор ингээд найзуудтай өөрийнхөө сурсан мэдсэн зүйл болгоно ингээд зааж өгөөд явахд бол их сайхан байсан. Харин зураг төслийн дадлага бол ирэх хавар үзэхэр байна. Халаалт агаар сэлгэлтийн салбараас хүндэлж үлгэр дуурайл авч явдаг инженерүүд байдгүй. Тэдгээр хүмүүсийн яг юунаас нь урам зориг авч явдаг вэ? Тэдгээр инженерүүдээсээ бас дуртаач. За, манай халаалт агаар сэлгэлтийн инженерийн салбараас гэвэл би багш нараас л их үлгэр дуурайл авдаг да. Манай багш нар яг сургая гэсэн хүсэлтэй, юм заагаад өгчих юмсан гэсэн эрмэлзэлтэй байдаг. Тэр зан үнэхээр их таалагддаг. За, мэргэжлийн чиглэлээрээ бие дааж суралцах мөн илүү олон судалгаа хийх мэдээллийн олдсон ямар байдаг вэ? Их сурвалжууд хэр байдаг вэ? Миний хувьд бол мэргэжлийн чиглэлээрээ мэдгүй зүйлсээ интернетээс хайдаг л да. Тэгээд монгол хэл дээр олдсон аюу бага байдаг. Тэгээд гадаад хэл дээр хайхад бол яг миний хэлсэн юм бол олдоод байдаг. Сургуулаа төгсөөд ажлын байран дээр гарахад яг ямар ажил хийх талаар төсөөлөл байдгүй. Одоо яг инженерийнхаа суралцсан чиглэлээрээ ажиллахад яг инженер хүн ийм юм хийдэг гэсэн төсөөлөл байдгүй. За, би нөгөө ажилладаг компанида 3 жил ажиллаад эхний 2 жилд бол яг ингээд
өгсөн үүрэг даалгаврыг нь хийгээд одоо сэлэсэр хийгээ явж исэн. Харин одоо сүүлийн жилүүдэд бол ингээд хавар төгсөх төвч төр юм уу ингээд инженерүүдэд ажиглаад ямар байх ёстой, ажилчтайгаа яаж харьцаж байна гэдгийг нь ажиглаж одоо суралцаж явж байгаа. Сургууль дээр, хичээл дээр заагддаг онлын мэдлгүүд нь ажлын байранд хэрэглэгддэггүй гэдэгтээ санал нийлдэг. Хичээл дээр үзэж байгаа онлын мэдлгүүд нь амьдрал дээр яг бууж ашиглагддаг. За манай халаалт агаар сэлгэлтийн инженерийн салбар зураг, огсролт, ашиглалт гэсэн 3 чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг. За миний хувьд бол одоо бидний хичээл дээр үзэж байгаа тооцоо, онол маань огсралтын, ашиглалтын инженерийн салбар руу гэхээс илүүтэйгээр зургийн инженерийн салбар руу чиглэдэг юм шиг санагддаг. Тийм болохоор л хүмүүс тийм онол, практик хоёр зөрдгөө гэсэн эргэлзээ төрдөг юм болов уу гэж боддог. Гэхдээ миний хувьд бол бүгдийг мэддэг байх шаардлагатай гэж боддог болохоор бүгдийг нь шамдан суралцдаг. Их сургуульд онлын мэрэгжлийн мэдлэгийг өгөхөөс гадна багаар ажиллах, удирдах, харилцааны ур чадварууд гэх мэт чадваруудыг хангалттай олгож чаддаггүй. Жишээлбэл одоо сургуулаа төгсөөд ажлын байран дээр гарахад харилцааны ур чадвар маш их хэрэг болдог. Инженерээр төгсөж байгаа хүмүүс маань хөвчлэн удирдах албан тушаалд очих магадлал ихтэй байдаг болохоор эдгээр чадваруудыг олох нь бас хэрэгтэй байдаг шүү дээ. Энэ тал дээр. За миний бодлоор бол инженер техникийн ажилтан харилцааны өндөр ур чадвартай байх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ их сургуульд суралцж байгаа оюутан болгон багаар ажиллах, удирдах ур чадварыг бол тэгш хүртэж чаддаггүй гэж би боддог. Яагаад гэвэл манай халаалт агаар сэлгэлтийн инженерийн салбарт бол энэ багаар ажиллах, удирдах ур чадварыг заадаг хичээл байдаггүй. Тийм болохоор төгсөгчд өөрсдөө ажлын байран дээр гарч иж энэ багаар ажиллах, удирдах чадварыг өөрсдөө биедан суралцдаг баха. За амжилттай суралцахын тулд яг ямар зарчмуудыг баримталдаг вэ? Суралцахдаа мөн ямар арга барил ашигладаг вэ? За би суралцахдаа 3 зарчим баримталдаг. Нэгт цагийн зөв төлөвлөлт. Яагаад гэвэл би хичээлийн хажуугаар ажил хийдэг болохоор хичээл ажил хоёроо аль алийг нь зэрэг амжуулахын тулд нарийн чанд төлөвлөлт хэрэгтэй болдог. За хоёрт гэвэл хичээлийн үед аль болох урдуур суух. Тэр нь хүнд илүү их мэдлэг олгоно, бас багштайгаа харилцахад амар байдаг. За мөн хичээлийн үед анхаарал илүү төвлөрдөг. За гуравт хичээлээ таслахгүй байх. Энэ хамгийн чухал. Яагаад гэвэл нэг хичээл таслахад нэг сэдв өнгөрсөн байдаг. Энэ нь сүүлд нь нөхөж ойлгоход маш хүндрэлтэй байдаг. Суралцах явцад ямар бэрхшээлүүд тулгарч байна? Тийм тулгардаг бэрхшээл байна уу? За надад суралцах явцад бол нэг их бэрхшээл байгаад байдаггүй. Гэхдээ түрүүний ковидын үеийн зайн сургалт бол их хэцүү байсан. Яагаад гэвэл би өөрөө багштайгаа харилцаж, илүү амьд харилцаатай байж суралцдаг төрлийн юм болохоор зайн сургалт бол үнэхээр хэцүү байсан. За энэ салбарын оюутнуудад дотоодын болон гадаадын тэтгэлгүүдийн боломж хэр байдаг вэ? Таны хувьд тэтгэлгүүд сонирхож судалж үзсэн үү? За манай салбарын хувьд бол тэтгэлэг байдаг гэвэл би судалж үзэж байгааг болохоор мэдэхгүй байна. Гэхдээ гадаад дотоодын тэтгэлэг бол оюутан хүн өөрөө ингээд хичээгээд хайгаад сонирхох юм бол боломж нь бас байдаг л. За бакалаврын зэрэгээ хамгаалаад цаашид мэрэгжлийн зэрэгээ ахиулж суралцах уу? Монголд суралцах уу эсвэл гадаадад суралцах уу? Мөн Монгол болон гадаадад суралцахын ялгааг яг юу гэж боддог вэ? За би бакалаврын зэрэгээ хамгаалчаад цаашид ингээ мэрэгжлийн зэрэгээ ахиулан суралцна гэж боддог. Суралцахдаа гадаадад суралцна гэж төлөвлөж байгаа. Яагаад гэвэл гадаадад суралцсан нь илүү өргөн мэдлэг хүнд олгоно, бас Монголд одоо гадаадад суралцаад ирсэн хүмүүс илүү үнэлэгдэж байгаа. За төгсөөд ажиллахыг хүсдэг байгууллага байгаа юу? Яагаад тэр байгууллагыг сонгосон бэ? Төгсөөд ажиллахыг хүсдэг байгууллага бол байхгүй. За ямар ур чадварыг эзэмшсэн байвал ирээдүйд ажлын байран дээр гараад өөрийгөө илүү өндрөөр үнэлүүлж чадна гэж боддог бай. Миний бодлоор тухайн мэрэгчлэн мэрэгжлийн ур чадвар мэдлэгээр үлдэхээс гадна хувийн зохион байгуулалт сайн байх, мөн хэл харилцааны ур чадвартай байвал
ирээдүйд илүү үнэлэгддэг байх гэж бодож байна. За одоогийн сургалтын систем болон суралцах орчинд нэмэх шаардлагатай гэж боддог зүйлс байдгүй. За манай салбарт бол бас дутагддаг зүйлс байдаг л да. Миний бодлоор лаборатори их тутам юм шиг санагддаг. Халаалт агаар сэтгэлтийн салбарын ирээдүйг шинэ боловсон хүчний хувьд хэрхэн харж байгаа вэ? Цаашид хэрхэн хөгжөхөд мөн юу шаардлагатай бол юу түлхэц болох бол гэж боддог вэ? За манай халаалт агаар сэтгэлтийн салбар ирээдүйд өснө дэвжих бүрэн боломжтой. Миний ажигласнаар манай салбарын компаниуд ашигладаг тоног төхөөрөмж, багаж материалуудаа дандаа гадаадаас оруулж ирж харагддаг. Магадгүй ингээд улс орондоо Монголдо үйлдвэрлэлээ эрхлээд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа материалыг ашиглаж явбал хөгжил рүү нэг шат тархина гэж бодож байна. За баярлалаа. Өнөөдрийн бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэж ирж биднэрт сонирхолтой ярилцлагыг өрнүүлсэн танд маш их баярлалаа. За ирээдүйн сурлах хөтөлбөрт нь өндөр амжилтыг хүсье. Баярлалаа, маш их баярлалаа. Air-Vent подкастын 4 дахь дугаар та бүхэнд хүрлээ. 5 дахь дугаар маань тун удахгүй хүрэх болно. Эрүүл амьдрал, эко орчныг бүтээн Air-Vent.